За сайн бацхан уу. За орой минь өдрийн минь. За чехэд юу анхаарах вэ? Энэ удаагийнхаа лайваар та хэдтэй нөгөө нэг тэтгэмж жид нэг удаа олддог эцэг эхийн тэтгэмжийн тухай бас дахиад ярив. Дахиад энэ тухай яриаг байгаа тийм. За 2026 онд ямар журмаар өгөх тухай ярив. Дээр нь аавын амралт гэж ямар юм бэ? Яаж авдгийг, ямар хүн авах ёстой юм гэдэг тухай энэ удаа багтаагаад ярьчих. За 2026 оны мэдээлэл өргөжлүүлээ өнөөдөр. За энэ удаа юу яа? Ютубер тавьчих шүү дээ угаасаа. Тий. Ютуберээр таад өгчих болохтой таад салаа зовлтгоо. Мэдээлэл тавьчихна. За эцэг эхийн өрхийн орлого одоо амжиргааны хамгийн доод түвшинтэй айлуудад олгогддог пародия гэж бас нэг тэтгэмж байдаг. За энэ тухай хэдүүлээ ярилцъя. За 5 сарын 1-ээс 2026 оны 5 сарын 1-ээс хэмжээ жоохон өөрчлөгдөнө гэж байна. За орлогын босхийг баг зэрэг жоохон нэмж өгнө гэсэн байна. За тэгэхээр баг орлоготой айлт нэг удаа олгодог тэтгэмжийн тухай ярьж байна гэдгийг л таад ойлгочих. Багаахан цалинтай тийм айлын өрхөдөд одоо зориулсан ийм пародия гэсэн нэг ийм тэтгэмж нийгмийн халамж байгаа. За тэгэхээр хүүхэд төрөхөд буюу нэг нас хүрээгүй хүүхдийн асрамжинд холбоотой энэ зардлыг нөхөхөд одоо тэдний зардлыг төрсөн хүүхдэд зориулсан гэсэн үг тийм хувь нэмэр оруулдаг уушаад працагаас олгодог ийм тэтгэмж байгаа. За тэгэхээр тэтгэмж авахаа одоо нотлох ёстой, баримтжуулах ёстой, орлогынхаа мэдүүлгийг та нар авчиж өгөх ёстой. За тэгэхээр тэр өргөдлийг бол хөдөлмөрийн товчоонд уушаад прац дээр очиод тий тэгээд өөрсдийнхөө орлого одоо үйлдвэрт ажиллаж исэн бол орлогоо авчиж өгөөд тэгээд виз миз одоо бүхэл юм Чех улсад амьдарч байгаа нүнэн гэдгээ бас нотлох хэрэгтэй болно. За үнэхээр бага орлого авдаг гэдгээ нотлох болно. За тэгэхээр энэ үүнийг нотлоход аав ээжийн орлого хоёулаа хэрэгтэй болно. Тийм ээ. За хамгийн ихний хүүхдэд нэг 13,000 крон олгож ирсэн бол хоёр дахь хүүхдэд бол 10,000 төгрөг, гурав дахь хүүхдэд бол авахгүй олгодгүй юм байна. За ихэр хүүхдэд бол 23,000 цаас гурван ихэрт бол мөн ялгаагүй 20,000 крон байгаа юм байна. За 26 оны 4 сар хүртэл хуучнараа энэ орлого бол бодогдно гэсэн байна. За 4 сар хүртэл тийм ээ. За тэгэхээр энэ өөрчлөлтөнд бол 5 сарын 1-ээс эхэлж хэрэгжих юм байна. За тэгэхээр энэ хавар болтол бол хуучин бүх дүрм журмаараа бол олгодох юм байна. За 5 сараас эхний том хүний амжиргааны түвшнийг 4,470-аас 5,000 хүртэл нэмж байгаа юм байна. Хоёр дахь том хүний тооцоог бол бүр эсрэгээрээ багасах юм байна. Энэ 4,040-аас 3,750 крон хүртэл багасж ижих юм байна. За яг та нэг шалахгүй хэдэн төгрөгөөр багасч чинь тий 4,070. Ерөнхийдөө хоёр дахь том хүн гэдэг нь одоо айл өрхөд аав нь за 290 кроноор багасж байгаа юм байна тий. Ингэж багасж бодох юм байна. Эхний том хүнийг бол нэмж бодно 4,470-аас 5,000 төгрөг гэж байна. Тэгэхээр жоохон нэмэгдэх юм байна тий 4,770-аас 5,000 төгрөг. 5,000-аас 4,470 530 крон нэмэгдэх юм байна. Хоёр хүнийхэн тооцоог бол 290 кроноор багасгаж өгсөн юм байна. За жишээ нь за нэг жишээ ярил та хэдэд бас арай илүү ойлгомжтой байх болов тий. Өрхийн орлого 30,000 төгрөгний өрхийн орлоготой айл нэг хүүхэдтэй хоёр том хүнтэй ийм айл байна. Загварлаа амьдардаг юм байна тийм үү. Тэгвэл пародия бол тэр үед бол авч байгаагүй юм байна. Хуучин бол авч байгаагүй. Одоо 5 сарын 1-ээс хойш бол яг ийм өрхийн орлоготой 30,000 төгрөгийн цалинтай айл аавтайгаа ээжтэйгээ нэг хүүхэд амьдардаг бол сард нэг удаа 13,000 кроны тэтгэмж авах юм байна. За тэгэхээр энэ нь болохоор өрхийн орлого одоо аав ээж хоёр нийлээд 30,000 төгрөг авдаг болох гэсэн байх шүү. Тийм ээ. Тэгэхээр энэ удаа бол 13,000 төгрөгийн одоо тэтгэмж бол авах нэ. Эхнийх нь хүүхдэд. Тэгтээ энэ хүүхдийг нэг хүрэхээс өмнө та нар өргөдлөө бичиж энэ мөнгийг олж авах хэрэгтэй юм байна. За
За дахиад нэг жишээ байна. За анхны хүүхдэд одоо 4 сарын 30-наас өмнө 29,673 төгрөг авчихсан бол 5 сарын 1-ээс 30,321 корона авах юм байна. Хоёр дахь хүүхэд төрсөн нөхцөлд 4 сарын 30-наас өмнө одоо хуучин хуулиар авал 36,369 корона авчихсан бол 5 сарын 1-ээс 37,017 төгрөг авах юм байна. Үүгэл жоохон нэмэгдэх нь байна. Одоо юуны босго нэмнэ гэдэг байгаа шүү дээ эдгээр. Орлогын босгыг жоохон баг зэрэг нэмж өгсөний ачаар л одоо ийм жоохон зөрөө гарах юм байна. Тийм байгаа үз. За, лэж аваа. За, амжиргааны төвшин нэг том хүнд 2023 онд 4860 короноор бодож ирсэн бол 2025 онд 5500 короноор бодож үнэлэх юм байна. За 6 наснаас бага хүүхдүүдийг болвол амжиргааны төвшнийг 2480 төгрөгөөр бодож ирсэн бол тэр нь хэвээрээ үлдэх юм байна. 2026 онд хэвээрээ үлдэх юм байна. За 6-аас 15 насны хүүхд бол 3050 төгрөгөөр бодож ирсэн бол энэ нь бас хэвээрээ адилхан 3050-аараа бодох юм байна. 15-аас дээш насны хүүхдүүд бол амжиргааны төвшин 4040-оор бодож ирсэн бол одоо 26 оноос 3750 болох юм байна. За үйл явдлыг хасагдах нь байна шүү тий. 15-аас том хүүхдүүд бол бүр хасагдах нь байна. За тэгэхээр энэ амжиргааны төвшин бол бас ер нь жил болгоно л дэшээ доош хэлбэлцчихэд ийм асуудал байдаг шүү дээ тийм ээ. Инфляцаасаа болдог. Тухайн орны эдийн засгийн байдлаасаа болдог тий. За өргөдлийн маягтыг бол таад мэдж байгаа. Ерөнхийдөө бол хөтөлбөрийн Ужаад Працын сайтан дээрэж байдаг. Тэрийг бол та нар хэвлээд конодод аваад бөглөөд тэгээд аваад очиж болно. Эсвэл очиод бүр тэр маягтаа аваад яаж бөглөхийн заалгаад юу бичиг баримт ямар бичиг баримт авсрахын цаана асуугаад ингээд бүрдүүлсэн дээр баг. Тэгээ хэд мэдгүй бол очиод дараад очих хэрэгтэй. Төрчөөд одоо яана би хүүхд маань ойндоо хүрэх гэж штэ би одоо энэ мөнгийг аваагүй байгаа штэ гэдэг асуудал гарах юм бол санаа зовлтгүй. Нэг нас хүрэхээс өмнө энийг бол нөхөн олгоор авах юм байна. Угаасаа нэг л удаа олгож байгаа юм мөнгө байхгүй надад ч барууд нэгдэг чинь. Тийм ээ. За 2026 оны 1 сараас нэг ийм мэдээлэл гарсан байна. Төрсний дараах үнэгүй 3 удаагийн үзлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Ээж хүүхэд хоёр. За их баригчийн үзлэгт гэж байгаа байхгүй юу? Үүнийг одоо бол ямар даатгалын компани одоо ямар даатгалтайгаас шалтгаалаад тэд нар бүгдээрээ энийг үнэгүй хийх болж байгаа юм байна. Эрүүл мэндийн яам үүнийг зохицуулж одоо энд их хүүхдийн төлөө эрүүл мэндийн сэтгцийн төв, эрүүл мэндийн хороо, Чех парламентын дэргэдэх эрүүл мэндийн хороо ингээд хамтран энэ төслийг боловсруулсан юм байна. За тэгэхээр төрчхөөд ээж хүүхдийг бол гэртэн гэж байгаа шүү. Гэр оронд нь очиж 3 удаагийн үзлэг хийх одоо энэ үзлэгийг улсаас одоо эрүүл мэндийн даатгал нь төлөх одоо ийм гоё шин захирамж гарсан юм байна. Тэгэхээр энийг бол ер нь төрсний дараах ээж бол маш их хэцүү байдаг тий. Тэгээ өөр хүүхдээ даандангүй анхны хүүхдэд бол маш хэцүү байдаг. Тийм учраас одоо сэтгэл зүйн дэмжих үзлэг хийх тий ээжийн үзлэг, хүүхдийн үзлэг хийх одоо ийм их баригчийн талаас ийм үзлэг хийх боломжтой болж байгаа юм байна шүү. Тэгэхээр та хэд маань бас нэг төрөөд тэр тухайгаа төрхөөсөө бас асуугаарай. Тий. Гэрт нь очиж гэж заалттай байлаа шүү. Гэрт нь очиж энийг хийх ёстой юм байна. За энэ бол бас мэдээж хэрэг урд нь бол тийм юм байж байгаагүй одоо 1 сараас энэ хэрэгжиж эхэлх юм байна. За аавын амралт гэж. За ерөнхийдөө тий пародны гэдгийг бол та хэд ойлгосноо тийм ээ. Амжиргааны төвшин маш бага орлоготой хүмүүст л энэ зориулагдж байгаа юм байна. Тий. Ерөнхийдөө 30,000 хорон гэдэг чинь бол аав ээж нь нийлээд 30,000 гэдэг бол үнэхээр бага орлого шүү дээ тийм ээ. Нийт амжиргааны төвшний 2.7%-аар бодогдож одоо тэрнээс дээш гараагүй нөхцөлд гэж байгаа байхгүй. Тэгэх юм бол ээж нэг 15,000, аав нэг 15,000 авдаг бол үнэхээр хэцүү амьдрал шүү дээ тэр бол. Тийм учраас бас засгаас ийм тэтгэмж олгож байгаа юм байна. Гэтэл одоо бол цалингийн хэмжээ Чехэд бол ганцаар аав нь баг 30-ыг ээж нь 30-ыг авчих хэрэгтэй байхгүй 60,000 байж ах хэрэгтэй. Хэрвээ тийм өндөр цалинтай бол энэ тэтгэмжийг бол авахгүй. Тийм. Бага цалинтай орлоготой хүмүүс авдаг юм а гэдгийг л ойлгож та хэд маань тийм ээ. За энэ тэгэхээр бас ойлгомжтой болж байгаа. За хүүхнүүд ээж төрөөд хүүхдтэй болсны дараа аавын амралт гэж нэг юм зохицуулагддаг.
За энэ аавын амралтыг бол манай Монголд бас байдаг л байх та тий. Байдаг юм уу? Мэдгүй тэрийг бол мэдэхгүй байна. За аавын амралт бол 14 хоногор өгдөг. За 14 хоногийн зөвшөөрөл байдаг. Гэхдээ энэ 14 хоногийг бол бүтнээр нь нэг удаага шууд 14 хоногоор авч болдог. Эсвэл хувааж авч болдог. Эхний 7 хоногийг нь бол төрсний дараа авчиж болдог. Тэ тэгээд дараа нь хэрэгцээтэй үед нь дараач 7 хоногийг авчиж болдог юм байна. Эсвэл нэг мөсөн бүр 14 хоногоо эдлэхээр одоо үйлдвэртэйгээ тохироод ингээд амарч болдог байна. Хамгийн гол нь амрааж байгаа юм биш. Төрсэн ээж хүүхдүүдтэй нэмэр болох талаасаа одоо энийг өгч байгаамаа энэ амралтыг. За төрсний дараа энэ амралтыг авбал 6-7 хоногт 6-7 хоногт да авч болтгоо. За аав энэ амралтыг авахын тулд заавал ажил эрхэлдэг байх ёстой. Эсвэл хуваарь хөдөлмөр эрхэлдэг байвал бас болно. ОСВЧ байж болно. Тий. За тэгтээ ажилд хэрвээ дөнгөж ажилд ороод удаагүй байгаа бол 3 сарын өмнө ажилд орсон байх юм бол аавын амралт бол олно. За тэрнээс төрхийн 1 сарын өмнө орсон бол энэ бас олдохгүй юм байна. Тий. Ажилд ороод 3 сар болсон бол энэ эрх нь үүсдэг юм байна шүү. За ийм заалт байна. За аавын амралтыг авахын тулд тэр аав бол хүүхдийн гэрчилгээнд аавынх нь өөрийнх нь нэр нь заавал бичигдсэн байх ёстой гэж байна. За төрсний гэрчилгээнд дэр нь аавынх нь овог нэр бичигдсэн байх ёстой гэж байна. За дээр нь заавал гэр бүл байх бол албагүй гэж байна. Аав ээж хоёр гэр бүлээ батлуулаагүй байхад бол тэр бол асуудал биш. Тий. Яхахгүй биологийн эцэг нь л бол авах бүрэн боломжтой байдаг юм байна. За короны хэмжээ бол 2025 онд бол авч ирсэн хэмжээ нь ижил байх юм байна. За энэ дээр нэг юм жишээ байлаа. Аав жишээлбэл 36,000 короны цалин авч ирсэн бол 14 хоногийн аавын амралт авахд аав бол 11,606 корон авнаа гэсэн байна. За энийг яаж боддгийг гэхлээр 36,000 төгрөгийн цалингийн тийм ээ авч байгаа цалингийн аавын бүтэн сардаа авсан цалингаа 30 хоногт та нар хуваагаад үзээрэй. Тийм ээ. За тэгэхээр чинь нэг өдрийн төдөн төгрөгийн цалинтай чи ажиллаж байгаа юм байна гэд тооцоо гараад ирж штэ. За жишээл 36,000-ыг 30-д хувааж хахад нэг 1,200 төгрөг гарч жишээтэй. Өдөрт чи 1,200 кроны ажил хийдэг гэсэн үг тийм ээ. За үүнийг 14 хоногт чи хэдэн төгрөг цалин авах вэ? Мэдээч хэрэг 14 хоногт нэг 16,800 төгрөг авчихна. Тийм ээ. За энэ 16,800 төгрөгөө 70 энэ 16,800 төгрөгнөөс 70% л чи авна гэсэн үг. За тэгэхээр нийтдээ нэг 11,760 төгрөг гарнаа. За ингэж тооцоолно аавынхаа цалинг. Амралтынхаа 14 хоногийг нийт цалингийнхаа ерөөсө 70% л авна гэсэн үг. Тийм багац. Тэгэхээр энийг бол бодоход нэг их хэцүү биш. За энэ чинь тэгээд угаасаа цалин дээр нь тэгээд 14 хоног амарчаад үлсэн хугацаанд бол ажлаа хийх юм чинь тэгээд цалин бодрогдоод ирэхлээр яг бүтэн сарын цалингаас арай бага мэдээж хэрэг бодогдсон шүү дээ. Нийт 14-оос хойш 16 хоногийн мөнгө нь бол ажилд гарсан хоногоос 100% бодогдоод 14 хоногтоо бол 70% бодогдоод явна л гэсэн үг. Тийм үү те. За гурав дахь асуудал бол за 2026 оны амжиргааны бишээ юуны эрүүл мэндийн даатгал бид нар чинь цалин аваад эрүүл мэндийн даатгал буюу эсвэл нийгмийн даатгалыг заавал төлж татвараа төлдөг. Тийм ээ. За тэгэхээр хувьяас одоо хуваарь хөдөлмөр эрхлэгч нар юм уу эсвэл одоо хуваараа одоо эрүүл мэндийн даатгал төлдөг, хуваараа нийгмийн даатгал төлдгийн хамгийн доод хэмжээ 2026 онд бол ямар байх нь вэ? За эрүүл мэндийн даатгалыг бол хэрвээ 2025 онд хамгийн доотлын хэмжээ 3,143 байсан бол одоо 3,306 крон болно. Жил болгон нэмэгдэж байгаа. Энэ бол жил болгон нэмэгдэж байгаа. Чи өөр хөдөлмөр эрхэлдэггүй бол өөр хувьяасаа төлдөг бол чи 3,306 крон төлөх юм шүү. Ойлгомжтой тий? Нийгмийн даатгалыг бол 2025 онд 4,759 байсан бол одоо 26 оны 1 сараас 5,720-ыг төлөх нэ. Ёо, просто аимшигтай нэмэгдчихээн те. 1000 кроноор нэмэгдсэн байна шүү дээ. Эрүүл мэндийн даатгал нь харин арай гайгүй нэмэгдсэн байна те. Ёо, 3,306 төгрөгөөс хасах нь 3,143 төгрөг. Эрүүл мэндийн даатгал бол 163 кроноор нэмэгдэж хахад нийгмийн даатгал 1000 кроноор нэмэгдсэн байна шүү. Стайлтай 1000 гараа хүрэхгүй байна. Гэхдээ 900 хэд нэмэгдсэн биш маш өндөр болсон байна. Тэгэхээр
одоо ингэж штэ та чинь эрүүл мэндийн даатгалыг хаалгаагүй одоо жишээл ийш тийш яваал өгдөг, Монгол яваал өгдөг ажлаасаа гарцсан байгаа юм чинь эрүүл мэндийн даатгалаа чи өөрөө хувьяасаа л төлөх ёстой. За чи хэрвээ Чехэс тэтгэврт гарах гэж байгаа бол нийгмийн даатгалаа чи хувьяасаа л төлөх ёстой. Ажилгүй байгаа нөхцөл. Хэрвээ ажилтай байгаа бол ажил олгогч чинь чиний эрүүл мэндийн даатгалыг чиний цалингаас чинь хэдэн хувиар төлөө чи өөрөө хувьяасаа хэдэг нэмж цалингаасаа төлдөг шүү дээ. Тийм ээ, ажил олгогч чинь хэдэн хувийг хувьяасаа цалингаасаа ингээд төлөөд явдаг. Зарцуулагдаад болдог. Ажлаасаа гарчхаад ийш тийшээ явах эсвэл өөр оронд очих. Гэхдээ эрүүл мэндийн даатгалаа хаалгаагүй, нийгмийн даатгалаа хаалгаагүй ингээд явж байгаа бол та хувьяасаа төлөөд явах хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ хэмжээ чинь одоо ингээд 26 он дахиад нэмэгчлээ. Нийгмийн даатгал бол жишээлбэл одоо нэг 2-3-аас за одоо нэг жил чи нийгмийн даатгалаа өөрөөсөө хувьяасаа төлнө гэвэл 5720-ыг сар болгон төлнө гэдэг чинь. Вау, энэ ч бас нэлээд их юм гарна шүү. Та нар бодоод үз. 5720-ыг ингээ хамгийн багадаа төлнө. За нүунийг за яг жилээр бодъё л да 68640 короныг чи хувьяасаа төлжээж бүтэн жилээ хаа нийгмийн даатгалыг чи өөрөө төлж яана л гэсэн үг. Тийм багаз. Энд ч одоо манай Монгол мөнгөөр бол тарилж байгаа юм зү. Ваа. 11 сая төгрөг шүү дээ. Монгол мөнгөөр бол бүтэн жилдээ 11 сая төгрөг байна. Эрүүл мэндийн даатгал бол арай бага. 3306. Тэ 3306. За бүтэн жилээр бодоход 39 мянган төгрөг төлөх нь үүнийгээ за яг Монгол мөнгөөр би та хэд бас сонирхуулж хэлэхэд 6 сая төгрөг төлөх нь байна. Ингээд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа хэрвээ чектэй хамааралтай байя гэж бодох юм бол нийтдээ нэг 17 сая төгрөг төлчихөд хувьяасаа төлөөд яваад иж нэлээ их мөнгө гарах нь байна. За ийм сонирхолтой тэгэхээр өнөөдрийн хувьд бол та хэдтэй би эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын доод хэмжээ 26 онд ямар байхыг ярьлаа. Аавын амралт ямар байх тухай ярьлаа. Дээр нь одоо н породны буюу нэг удаагийн амжиргаан орлого багтаа айлд ямар тэтгэмж олддог тухай ярьлаа. За энэ ингээд ойлгомжтой баг тий. За маргааш дараагийн лайва үргэлжлүүлнэ. 26 оны дараагийн сонинг маргаашнаас үргэлжлүүлнэ. За